1990 онд анхны нөгөө 435 хүнтэй анх удаа монголчууд бие дааж хэн нэгээр ятгуулалгүй одоо удирдлаганд нь орохгүйгээр олон янзын нам хүчний төлөөллүүдийг сонгох ийм сонгуул болсноор тэр нэгдүгээрт их өвөрмөц, хоёрдугаарт Монголд орчин үеийн парламентын жинхэнэ одоо хамгийн их нь болсон ийм байсан. За баг хурлын одоо хамгийн хүнд хэцүү үүрэг Монголын одоо бүх парламентуудын дотроос баг хуралд хамгийн хүнд үүрэг нь огцсон. Тэр нь болохоор одоо энэ шинэ арчилсан үндсэн хуулийг боловсруулж эхийн ардын хурлд оруулж батлуулах нэг талаас, нөгөө талаас яг тэр хооронд бол засгийн газар улс орныг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, социализмын эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжүүлэх огцом ийм өөрчлөлтүүдийг хийсэн. Тэгэхээр тэр нь шаардлагатай хууль тогтоомж дүрм зааврыг баталж гаргуулах гэж өдөр шөнөгүй шөндөл хүртэл хуралдаж ингэж байсан. Маш их хариуцлагатай өгöd маш их хүнд ачааллыг авч ажиллаж ирсэн ийм одоо баг хурал парламент. Тэгээд энэ бол үнэхээр Монголын төвхөнд үнэхээр их үүрэг гүйцэтгсэн үнэхээр өвөрмөц ач холбогдолтой ийм одоо зүйл болж ирсэн.